Сайн байцгаана уу? Та бүхэн Зол Арт YouTube сувгийг хүлээн үзэж байна. За тэгээд миний YouTube хуудас 6,000 subscriberтай болсон байлээ. Тэгээд эдгээр хүмүүс маань дэлхийн бас 20 гаруй оронд байгаа. Тэгээд над руу маш гой чатуудыг бичдэг, гой сэтгэлээ үлдээдэг. За тэгээд сүүлийн бараг бичлэгийн доор бараг 300 орчим комментиг илгээсэн байсан. Тэгээд та бүгдтэй маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн бичлэг бол бүхэлдээ юм маш чөлөөтэй зүгээр кофе ууж байгаа ярьдаг тийм бичлэг хүрэх гэж байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэгээрээ cord cutting буюу одоо энергийн холбоосоо салгах гэсэн нэг тийм одоо бясалгалч гэх юм уу, за энергийн дасгалч гэх юм уу, нэг тийм зүйлийн тухай та хэдтэй ярих болно. Нэртэй ганцаараа гоё байж таарад cord cutting гэдэг нэртэй одоо энергийн заслын тухай бичлэг сая хийсэн. За тэгээ яг энэ behind the scenes хэсгийг нь би саяны бичлэгийнхаа дундуур оруулнаа. Дөнгөсөө яриагаа бичсэн. Одоо өргөжлүүлээ бяцлаглыг бичээд оруулах болно. Манай гэрийн одоо бяцхан garden бол ийм байдаг. За энэ бол авокадоны мод байгаа. Энэ маань бол авокадоны үрээр тарьсан мод амар өндөр болцоод барыг тааз руу өрөх гэж байгаа. За тэгээд за тэр цаана байгаа Angel's Trumpet буюу одоо сахиусан тэнгэрийн бүрээ гэдэг нэртэй ийм гоё цэцэг мод байдаг. Энэ жижигхэн байсан чи бүр одоо таазанд бас хүрээд байгаа. Тэгээ энийхээ хүүхдийг би үндэслүүлээд эхэлж байгаа. Монголд бас их ховор байдаг цэцэг юм билээ. Тэгээд үндэслсэн чинь бас үндэслээд нэлээд гоё болж байгаа. За тийм байна. Ингээ өргөжлүүлээ тавилаа аав зэрэг. За тэгээд би магадгүй энэ бичлэгээр удаан ярьж магадгүй, нуршуу ярьж магадгүй, сэдвээсээ хайлаад өөр зүйлийн тухайч ярьж магадгүй. За тэгээд тэрийг яг оригинал байдлаар нь хүлээн аван үзээрэй гэж та хэдтэй зөвлөмөр байна. Тэгээд ер нь ямар нэгэн зүйл дээр ингээд заавал нэг шүүмжлэл хийлмээр санагдаад байдаг бол тэр нь болохоор хурдан яриач, удаан яриач, товч яриач, дэлгэрэнгүй яриач, ингэж яриач, тэгээж гэх дотроос тань ямар нэгэн байдлаар ямар нэгэн зүйлийг шүүмжилмээр санагдаад байгаа бол тухайн тэр одоо контент ч юм уу эсвэл тэр контент бүтээж байгаа хүндээ бол биш. Таны дотор ямар нэгэн асуудал байна гэж та ер нь бол хүлээж авах хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл одоо бага наснаасаа хойш байнга бусдаар шүүмжлүүлдэг байсан гэр бүлийнхнараа ч юм уу багшаараа одоо найзуудаараа ч юм уу шүүмжлүүлдэг байсан хүн ирээдүйд том болоод ирэхээрээ нас биенд хүрэхээрээ өөрийгөө дотроо байнга шүүмжилдэг хүн болж хувирсан байдаг. Дандаа өөрийнхөө одоо төрмөл төр зүйлсүүдийг хүлээн авч чаддаггүй, хүлээн зөвшөөрч чаддаггүй, өөртөө дургүй, өөрийнхөө зарим зүйлс бас маш дургүй, байнга өөрийгөө шүүмжилдэг хүн болсон байдаг байх нэ. За тэгээ тийм хүн нь наана дандаа бусдыг шүүмжилдэг. Өөрт нь огт хамааралгүй зүгээр нь YouTube-ийн бичлэг байсан шүүмжилмээр санагдаад байдаг. Тийм болж хувирдаг байх нэ. Тэгэхээр тэрийгэ тийм тохиолдолд та өөрийгөө одоо юу гэж бодох нь вэ гэхээр надад туслалцаа хэрэгтэй байгаа юм байна. Надад ангаалт хэрэгтэй байгаа юм байна. Би юу нэг яагаад юм болгоныг ингэ шүүмжлэх гэдэг болцсон бол тэгээ миний дотоод хүүхэд өөрөө гомдчихсан юм шүү. Би өөрийгөө одоо байнга шүүмжилдэг юм шүү гэд ингээд өөрийгөө одоо толдож ингэж хараад тэгээ өөртөө туслалцаа хэрэгтэй байгааг ойлгоод за тийх ёстой болохоос ш тухайн нэг одоо ямар ч хамаагүй хизээж одоо амьдралтаа дахиж одоо нүрээ харж уулзахааргүй тэр одоо контент креаторын доор очиод ингэж тгийж гэл ингэж бичих бол ямар шаардлагагүй тэгэж бичлээ гэд тэр одоо хэлбэр дүрсэндтэй ингэж ороод тэрийг өөрчлөө таны хүслээр хурдан яриад таны хүслээр удаан яриад байх тийм контент бүтээгч гэж бол байхгүй юм шүү гэдгийг хэлхийг хүслээ. За тэгээд өнөөдрийнхөө дугаараар cord cutting гэдэг зүйлийн тухай яриа гэсэн байгаа. За cord cutting гэдэг нь болохоор энергийн холбоосоо таслах гэсэн үг. За тэгэнгүүт энергийн холбоос бид нар хүмүүстэйгээ одоо бид нар ингээ хүмүүс дунд ингээ дандаа холбоосууд үүсгэж явдаг. За маш бат бүх холбоосыг бид нар хинтээ үүсгэсэн байдаг вэ гэхлээр одоо өмнөх хугацаанд хайр сэтгэлтэй байсан хүнтэйгээ.
За мэдээж гэр бүлийнхаа хүмүүстэй. За тэгээд одоо удаан хугацаанд хамтран ажилласан тэр хамтран ажиллагчтайгаа ингээд ийм энергийн холбоосуудыг бид нар үүсгэж гисэн байдаг. За тэгээд бид нар амьдрал дээрээ одоо бидний харилцаа болохоо байгаад цаашдаа харилцаагааргүй болоод ингээд бидний харилцаа дууссан ч гэсэн тэр энергийн холбоосоо таслаагүйгээс болоод бид нэр тэр өнгөрсөнд болсон хүнд ачаагаа дарамтаа тэр хүнээс үлдээсэн тэр дурсамжаа тэр шархаыг тэр трама гэж хэлээд байгаа тэр зүйлийг тэ зүгээр өөрөөсөө ингээд одоо олсоор ингээд уяад тэгэл тэр хүнийгээ одоо тэр хүний тэр үлдээсэн бүх зүйлсийг ингээд чирээл яваад байдаг гэсэн үг. Тийм учраас ирээдүйдээ ингээд одоо бүрэн чөлөөлөгдөөд шал өөр хүмүүстээр амьдраад маш гоё одоо эрх чөлөөтэй тэгээд их гоё амжилттай өөрийнхөөрөө гэрэлтэж амьдрий, эрүүл амьдрий, эд мөнгөтэй амьдрий гэл тэгэнгүүт өөрөөсөө баахан тийм юм ингээ хүлээсүүд ингээд уйдсан учраас олсон одоо энергийн олсон холбоосууд гэсэн. Уйдсан учраас ерөөсөө л ингээд буцаал доошоо унжаад байдаг. Буцаал тэр үе рүүгээ очичоод байдаг. Айл одоо 3-4 жилийн өмнө сасан хүнийг эргээл бодоод байдаг. Айл одоо хэдэн жилийн өмнө хамт ажиллаж исэн хүн нь эргээд дараагийн ажлынхын карьер дээр саад болж ингэж гарч ирээд байдаг те ингээ бодогдоод байдаг гэсэн. Бид байдлаараа ингэж гарч ирээл тэр хүнтэй ингэж уулзахгүй ч гэсэн байнга одоо тэр хүн ингээл таныг шархлуулсан бол тэр шархан ингээл байгаа л яваад байдаг гэсэн. Тийм учраас бид нар энэ энергийн холбоосоо таслах хэрэгтэй байх нэ. За тэгээд тухайн хүнтэйгээ хэр удаан хугацаанд ямар холбоотой байснаас хамаарат тэр энергийн холбоос нь янз бүрийн байж болно. За зарим хүн дээр бол бүр ингээд урт хугацааны холбоотой бүр одоо чин сэтгэлээсээ бүр маш гүнзгий сэтгэл зүйн хувьд холбоотой байсан хүмүүстэйгээ бид нар ийм бүдүүн ийм ос шиг ийм энергийн холбоосыг ингэж үүсгэсэн байдаг. Зарим хүмүүстэй нь бол ийм хөнхөн одоо ийм нарийнхан гэрлэн холбоосыг үүсгэсэн байдаг гэсэн. За тэгээд биднэрт хамгийн их гай болоод доош нь татаад ингээд дахин бидний шархыг сэдрээгээд ирээдүйн амьдралд маань ерөөсөө өөдөн дэш гарахад л үргэлжил байж байгаа л гарч ирээл бодогдоод байдаг. Гарч ирээл одоо буцаага сэтгэл санааг шунгаагаад байдаг. Тэгээд дахиад буруу итгэл үнэмшил рүү ч буцаагаад аваачаад байдаг. Тэр хүмүүс бол дандаа тэр бүдүүн ийм холбоос үүсгэсэн, бүдүүн ийм олсон холбоос үүсгэсэн тийм хүмүүс байдаг байх нэ. За тэрийг бяцлаглалын одоо аргаар тэр холбоосоо тэр олсоо таслах ёстой байгаа. За тэрийг энэ бичлэгийнхаа төгсгөл хэсэг дээр бяцлаглалын хичээл болгоод оруулаад тэгэхээр энэ бичлэг маань 2 хэсэгтэй байгаа. Таад өмнөх хэсгийн одоо миний яриаг өмнө нь үзчихсэн бол шууд гүйлгээ тэр одоо бяцлаглалын хэсгээс нь давтаж ингэж хийх боломжтой байгаа. За тэгээд энэхүү бяцлаглалын аргачлалын яаж явах вэ гэхээр одоо таны тэр холбоотой байсан. Гэхдээ одоо тэр холбоосоо тасалмаар байгаа тэр хүнийг одоо урдтай төсөөлүүлнэ. За тэгээд та хоёрын дунд бол юм холбоос үүсгэсэн байгааг нь харуулна. За тэгээд ямар холбоос үүсгэсэн байгаагаа та өөрөө одоо төсөөлөлтөд харна уу гэхэд хүмүүст бол юм хар олс байж болно, нарийнхан гэрэл байж болно, цагаан зураас байж болно. Ер нь одоо бүр төмөрч байж болно те, гинжч байж болно, бүр юу ч байж болно гэсэн. За тийм холбоос байлаа гэж бодъё. За тэрийг нь төсөөлүүлээд за тэгээд тухайн хүндээ хандаж одоо ингэж хэлэхдээ тэр хүн танаас бодит амьдрал дээр уучлалт гуйсан байна уу үгүй юу хамаагүй. За тэгээд та яг одоо энэ мөчтөө тэр хүнийг яг уучламааргүй байсан ч хамаагүйгээр өөрийгөө одоо амьдралынхаа дараагийн түвшинд гаргамаар байгаа бол тэр хүний төлөө биш, өөрийнхөө төлөө тэр холбоосыг таслана гэсэн. За холбоосоо таслахаас өмнө хамгийн түрүүнд тэр хүндээ хандаад ингээ бүрэн би чамайг одоо уучлж байна гэдгээ хэлнэ. Танд одоо ямар зүйл хийсэн байх нь үл хамааран, ямар муу зүйл хийсэн, таны хэдэн жил заваасан тэр хүн өөрөө нарциссист байна уу, макиавеллист байна уу, ямар хүн байсан хамаагүй зүгээр л яг тэр байгаа байдлаар нь зүгээр л уучлана гэсэн үг. Уучлана. За тэр хүнтэй таарад тийм олон мэдрэмжүүдийг мэдрээд шарах байсан бол аваад тэндээсээ
одоо сургамж авах байсан бол тэр сургамж нь өөрөө танд бол ингээд хичээл болж үлдчихэж байгаа. Дахиж хизээж тийм байдал руу өөрийгөө хизээж аваачихгүй. Тэндээс та өөрийнхөө үн цэнийг олж харсан, тэндээс та одоо болохгүй зүйлсийг олж харсан, болох зүйлсийг олж харсан гэдэг байдлаар ертөнцөөс танд өгсөн сургамж байсан юм байна гэж ойлгоод тэгээд тэр сургамжиндаа талархаад тэр одоо сургамжийг танд одоо ертөнцөөс тэр хүнээр дамжуулж илгээсэн учраас тэрийг ойлгуулсан тэр хүндээ талархаад тэгээд яг байгаагаар зүгээр л уучлна гэсэн үг. За тэгээд тэгэнгүүт уучлан гэнгүүт нэг зүйл гарч ирдэг нь би уучлалмааргүй байгаа. Яагаад уучлалмааргүй байгаа вэ гэхээр тэр хүн надад ийм муухай зүйл хийсэн. Тийм учраас одоо тэр хүн хийсэн зүйлийнхаа үлийн үрийг хүртэх хэрэгтэй гэж боддог. За үлийн үрийг хүртээх нь буюу одоо кармагаа эдлээрээ гэл ингээл одоо хараагаад ч байгаа юм шиг зүхээдж байгаа юм шиг ер нь тэгдэг. Гомдол их байх тусмаа тэр бол хэвийн зүйл угаасаа хүн болгонд л одоо тийм мэдрэмж байгаа тий. Таныг маш ихэр гомдооцсон хүнийг аз жаргалтай амьдраасай гэж бодох бол бас жаахан ерөөхдөө эхлээд бол хэцүү гэхдээ боломжтой. За тэгээд үлийн үрээ эдлээсэ гэд ингээ боддог мэдрэмж бол одоо энэ 3D бид нар дээр амьдарч байгаа хүмүүст бол бүдэн л байдаг мэдрэмж. Бүр ингээд гэгээрээд одоо бүр буддаа Иесус болоогүй л бол биднэрт бол тийм мэдрэмж бол байна. За гэхдээ тэр үлийн үрийг эдлүүлэх нь чи биш байхгүй юу? Та биш. Та тэр хүнийг үлийн үрийг эдлүүлдэг хүн бол биш. Та тэрийг хараагаа зүхээд байхаар тэр хүн үлийн үрээ эдлэн ч гэсэн үг бол бас биш. Угаасаа сайн үлийн үр байна уу, муу үлийн үр байна уу, ямар үлийн үр байна уу тэрийг тэр хүн буцаагаал хүлээж авна. Юу тарина түүнийгээ хураана. Үлийн үр гэдэг нь зөвхөн муу зүйл дээр ярьдаг зүйл биш, сайн зүйл дээр ч ярьдаг зүйл биш. Зүгээр л энэ бол ертөнцийн одоо юм хууль. Үр тарьлаа, тэндээс цэцэг нь ургана. Юуны үр тарьсан тэр нь л ургана гэдэг тийм зүйл байдаг. Тэгэхээр одоо тэрийг ингээд одоо танаар дамжуулаад та тэрийг зүгжиж арай гэж үлийн үрийг нэтлүүлнэ гэсэн юм байхгүй. Зүгээр орхичих хэрэгтэй. Тэр бол таныг зүгсэн зүхээгүй, та тэр хүнийг уучлсан уушлаагүй. ертөнцөөсөө өөрийнхөө үлийн үрийг бол идэх цагтлаа идэлнэ. Тэр хүн өөрийнхөө авах ёстой сургамжаа авах болно. За тэгээд авах ёстой хугацаанд бас авах болно. За тийм учраас тэрийг ерөөсө тэрэн дээр нь нэмээл дахиад зүвхээл хараагаад би чамайг уучлахгүй би хэдэн жил одоо ингэж л явна сайн явахыг чи харна гэсэн ингэж байх юм бол тэр хүнд муу байгаасаа илүү тэр хүнд ер нь арга бараг нөлөөлөхгүй. Тэр угаасаа тэгсэн тэгээгүй ямар амьдралын одоо үлийн үрийг эдлэхээр вэ тэргээл идлээд явна. За тэгээд тэгснээрээ таал өөрийгөө одоо ингээд хохирож байгаа. Таал өөрийнхөө энергийн хэлбэлцлийг доош нь унгаагаад байгаа. Таал өөрийнхөө тухайн өдрийн энергийг бүр ингээд алаад байгаа тий. Тэр өдөртөө ямар нэгэн хүнийг зүхээд ингээд ботчихсон, таны гомдоосон хүнийг бүр ингээд мухагаар ботцсон тий. Сайн авахыг харах юмсан, бараг тэр тэгчээсээ ингэчээсээ гэж ингэж ботсон өдөр бол таны энергийн хэлбэлцэл бол бүр ингээд доошоо бүр одоо хүнийг одоо харааж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол бүр ингээд доошоо бүр хамгийн дооцогт хүрнэ. Тэгэхээр та тэр өдрөө алдчихна гэсэн үг. Тэр өдөр тэрний дараагийн өдрүүдийнхаа бүх одоо энергийн сайхан энергиудээ хаагаад тэгээд тэрнтэй таарсан та одоо таны энерги доошоо орчих юм бол яг тэрнтэй таарсан тийм зүйлсэл тань тохиолдоод нөгөө азгүй нөгөө муухай энергитэй нөгөө хүнтэйгээ таарсан энергитэй хүнээ өөртөө дууддаг ч юм уу ингээл бүр ингээд нэг юм чөтгөрийн тойр руугаа яваад орчихно гэсэн үг байх нэ. За тэгэхээр тэр хүний төлөө биш. Ерөөсөө өөрийнхөө төлөө. Өөрийнхөө сүнсний төлөө, өөрийнхөө амьдралын төлөө одоо маргааш нөгөөдрийн шал өөр бүр ингээд өөрөө ч таньхааргүй гоё амьдралыг өөртөө бүтээгч байгаагийнхаа төлөө тэр хүнийг зүгээр л уучлалчин за яах вэ? Тэгээ муухайтай тэр одоо тэр хөөрхий тэр сүнстэй тийм байгаатай л зүгээр ингээ уучлаа. За тэгээд өөрийнхөө чадах хэмжээнд сайн сайхан амьдралыг одоо туулаасай, өөрийнхөө чадах хэмжээнд сайн сайхан сургамжийг аваасай гэд ингээд өрөөгөөд за тэгээд тэр нөгөө бүтэн холбоосоо одоо тасланаа гэсэн үг. За таслахад яг хоёр арга байж болдог. Нэг нь болохоор бүр боддоор юм хаач аваад гартаа хатгаж агаад одоо нүдэндээ ингээ нөгөөнөө төсөөлөө сайн хэлэх юмнуудаа хэлж мэлэнгүүтээ хаачаар ингээ тэрийг одоо хаачилж байгаагаар яг бодит хаач барьж агаад ингээ хийх нэг аргачлал байж болно. Нөгөөх нь болохоор
ямар ч одоо бодит хааж байхгүй бид нар энергийн талбар дээр тэр одоо заслыг хийж байгаа учраас нүдэндээ өөрийгөө төсөөлөө нүдэндээ өөрийгөө нөгөө хаач барьж гинэ гэж төсөөлнө. За таны одоо тэр энергийн чих холбоос нь ийм олс байсан юм уу? Цагаан утас байсан юм уу? Гэрлэн утас байсан юм уу? Бүр одоо тэр бүр ийм төмөр ийм гинжин ийм холбоос үүсчээд байгаа юм уу? Тэрийг чинь тасалж чадах тийм одоо багжаа өөртөө төсөөлнө гэсэн үг. За төмөр утас бол одоо тэр төмөр гинж бол мэдээж их том юм бахтай одоо тийм юм төсөөлөх нь байна. За тэгээд нэлийн зузаан юм олс бол тэр олсыг тасалж чадхаар тийм том хайч төсөөлөх нь байна. За тэгээд жижиг хайч ч гэдэг юм уу ингээд төсөөлнө гэсэн үг. За тэгээд одоо бит хоёрын холбоосыг би ингээд салгалаа. Ингэснээрээ чиний одоо надад үлдээсэн бүх тэр одоо ихтгэл үнэмшил, сүрэг ихтгэл үнэмшил, шарахыг би өөрөөсөө тавьж явуулна. Би тэгээ энийг тасалсан цагаас эхлээ би цоо шин хүн болж хувирна. Тэгээ би ингэснээр өөрийгөө бүрэн чөлөөлнө. Би чамаас бүрэн өөрийгөө чөлөөлж байна. Ингэснээр би цоо шин амьдралыг өөртөө би бүтээх. Тэгээд би эрх чөлөөтэй болж байна гэж ингэж төсөөлөөд за тэгээд нөгөө төсөөлж байгаа хаачаараа шүү. Ингээд нөгөө одоо гинжээ нөгөө олсоо хаачлна гэсэн. Төсөөлөлтөй хаачлна. Заажлна. Заажлж явах хавцад ингээд нэг ингээд хаачсан чинь цүрх гэл ингээд хаачлагдахгүй байж магадгүй бид нар төсөөлтөйж хэцүү байж магадгүй хаачлагдахгүй байж дахиад ингээд хүчээр хаачилж байгаагаар төсөөлөл ямар нэгэн байдлаар энэ дээр ерөөсөө ингээд сандраад ах ямар шаардлагагүй. Яг энэ нэг 2 минутын дотор би хаачилт дуусгахаа сандраад ах ямар ч хэрэггүйгээр маш тайван байдлаар эн чинь бол төсөөлөл учраас ингээд хаачлагыг оролдоно. За тэгээд ямар нэгэн байдлаар хүчээр чи төсөөлөл учраас төсөөлөл бол маш хүчтэй тэр төмөрийг ч байна уу олсыг ч байна уу төсөөллөөрөө бид нар хаачилж чадна. Ингээ оролдлоо хаажлаа хүчээр олс маань бүр дундаа ортлоо ингээ симрээд ингээ байж гэн те симэрч ягаад ингээ бүтэн хаачиж дуусаад та хоёрын энерги ингээ хоёлаа хоёр тишиг ингээ салаад задраад тэр хүн маань ингээ одоо тавьж тэр хүнийг та тавьж одуулж байна гэж ингэж төсөөлөх нь байна. За энэ бол маш одоо амархан хэрнээ маш ач холбогдолтой чухал юм энергийн засал байдаг. Энийг олон улсад бас хийрдэг. Тэгэхээр та хэд маань бас YouTube-ээс өөр сүнслэг багш нарын одоо YouTube хуудаснуудаас cord cutting гэж хайгаад бас үзээрэй. Англи хэлээр нь бас бичлэгүүдийг нь үзээд одоо тушаараа яг ижилхэн агуулгыг ярина. Гэхдээ энэ бол маш чухал зүйл байдаг. Явуулсны дараа тэр олс чин тасарсны дараа танд бүр ингээ боддоор та өөрийнхөө ингээ гизээр нь орооцсон байсан олсоо тэр хүнээр таслаад та бүр ингээ чөлөөлөгдсөн цагаан морь шиг мэдрэмж аавна. Бүр ингээ гэт бүр ингээ үнэхээр гоё мэдрэмж авнаа. За энэ бол бодит чөлөөлөлт явагдаж байгаа гэсэн үг. Энэ бол хийсвэр ингээд нөгөө зүгээр ингээд одоо солиорлын маягтай ингээд өөртөө төсөөлөд ингээд солиороод байгаа тийм зүйл бол биш. Бясалгал бол бүхлээрээ төсөөлөл байдаг. Гэхдээ бодит яг квант талбар дээрээ болон сүнслэг талбар дээрээ бол энэ бол бодит байгаад дараа нь тэрний үр дүн маань одоо хэсэг хугацааны дараа 3D амьдрал дээр чинь бодит болсон байдлаар илэрнэ. За тэгээ илэрэмж нь яах вэ гэхлээр дараа нь одоо ингээд нэг хэд хоногийн дараа ч юм уу хэд сарын дараа ч юм уу та тэр хүнийг бодохоор л ингээд анх мэдэрдэг байсан тэр хүнд мэдрэмж чинь байхгүй болцсон байна. Тэр хүнийг бодохоор зүвхээд хараагаад байдаг мэдрэмж чинь ч байхгүй болцсон байна. Тэр одоо хэцүү байсан үеэ дурсахтаа одоо мэдэрдэг байсан тэр мэдрэмж тэр хүнд даацсан ч гэсэн ерөнхийдөө нэлээд хөнгөрцөн байх болно. Тэгээд та өөртөө одоо чөлөөлтийг хийгээд одоо бодит болгосон байна гэсэн үг юм аа. За тэгээд энэхүү аргыг бол өмнө харилцаатай байсан одоо хуучин найз залуу нөхөр эхнэр дээрээ хийж болно. За тэгээ гэр бүлийн хүмүүстэйгээ холбоотой харилцаан дээр хийж болно. Одоо айгуу тийм токсик байсан тэр аав маавыгаа тий одоо тэр холбоосоо таслах байлаар хийж болно. За өмнө нь одоо ажилдаг байсан хамт ажиллагчдаа захирал махирлыгаа тий танд ийм шарх үлдээсэн тийм удирдлага байдаг шүү дээ. Тэр хүнтэйгээ бас хийж болно. За тэгээ тэр хүн нь өөрөө яг одоо бас амьд хүн бас байх албагүй те одоо ингээд өвөд болцсон ч хүн байж болно. Тэгсэн хэрнээл бид нар ингээд тэр хүнтэй холбоосоо ерөөсөө тасалж чадахгүй дахин л 8 жилийн өмнөх юм бодогдоол байдаг те
ингээл тэр хүний одоо үлдээсэн шархыг чирээл ингээл явж байдаг. За орон зайн хувьд ч гэсэн одоо хамаагүй гэсэн үг. Та одоо Финляндд байгаад таны тэр хүн чинь Монголд байх нь ч хамаагүй гэсэн үг. Ер нь бид нэр одоо энэ энергийн холбоос буюу ийм сөрөг одоо ийм шарх автсан хүнтэйгээ ингээ холбогдсон байгаа байдал маань орон зай цаг хугацаанаас үл хамааран байдаг. Холбоос байсаар л байдаг. Одоо тэр шарх өгсөн хүн чинь Монголд байгаа та одоо ингээ гадаад явчих юм бол тэрнээсээ эдгээгдчихлээ, ангаагчлаа, тэр хүнээсээ холдчихлоо биш. Тэр шархаа саяныхаар ингэж ангаахгүй бол одоо тэр хүн чинь Монголд байгаа үл хамааран танд бас л одоо ингээ энерги чих хувьд ингээд таныг дандаа блоклдог, танд сөрөг ихтгэл үнэмшил үүсгээд байдаг, таныг шархлуулсан, боосон хിവэрэл байдаг бахнаа. За тэгээд би одоо энэ аргыг бол өөрийнхөө өмнө нь ингээд бас удаан хугацаанд хамт ажиллаж исэн тэр одоо дарга захирал дээрээ би ингээд хийжсэн тий. Тэгээд тэгэхээр тэхгүй бол ингээд нөгөө тэр хүнтэй би ингээ холбоогүй болоод ингээ хэдэн жил болцсон ч гэсэн надад тэр энерги нь ингээ мэдрэгцээр л байдаг. Би бүр ингээд ерөөсөө ирээдүгээ цаашаагаа ингээд гоёор харж чадахгүй буцаал тэр үе рүүгээ очичоод буцаал тэнд байсан үе рүүгээ очичоод нэг бол зүхэл, нэг бол сангалзаал, тэгэл нэг бол харамсаал ингээл ерөөсөө тэр үеийнхаа энергиэс ерөөсөө гарч өгөхгүйсэн. За тэгэхэд ирэхлээр ирээдүйн чинь амьдралын тэр гой боломжууд яаж орж ирэх юм бэ тийм ээ? Тэгээд өөрийгөө ерөөсөө тэр өнгөрсөн хэдэн жилийн өмнөх байдал дээр гацаацсан байсан гэсэн. Тэгэхээр би тэрийг өөрөө олж мэдээд за ингээд байгаад ах юм бол яг би нэг энэ энерги дээр гацчихна. Гэхдээ хохирж байгаа хүн болохоор одоо тэр хүн биш байхгүй. Би өөрийгөө л хохироогоод байна гэсэн. Би өөрийнхөө 2 3 4 жилийн амьдралаа хохироогоод өөрийнхөө одоо карьераа ч юм уу те хохироогоод ингээд хамаг энерги алдаал ингээд явж байгаа гэсэн. Тийм учраас би энэ аргачлалаар тэр хүнтэй бүр ингээд токсик харилцаатай байсан тэр одоо хүнтэйгээ тэр захиралтайгаа тий ингээд холбоосоо би зүгээр ингээд тэр бяцлаглалын аргаар таслаад тэгээс сасаснаас хойш бүр ингээд би буцаад ингээд ямар ч тийм одоо тийм сөрөг трама энэ төр мэдэрч байгаагүй ажил дээрээ тий ерөөсөө мэдэрч байгаагүй юм шигэр цоор шинэ байдлаар ажил бизнес одоо мөнгө дээрэс нь өөрийгөө хардаг болж ингэж өөрчлөгдсөн байдаг. За тэгээд нэмэх нэг зүйл байгаа нь нэг удаа хийнгүүтэл ич шиг ингээд болчихно гэж ойлгох бас хэрэггүй. Нэг хүн дээр хэд удаа давтаж хийж болно. Эсвэл нэг хүн дээр нэг удаа ч хийж болно гэсэн үг. За тэгээ олон хүмүүстээр хийж болно. Бид нар олон хүмүүстэй юм холбоосууд үүсгэсэн байх боломжтой. Одоо энэ нь болохоор гоё холбоосыг таслахгүй шүү дээ. Гоё холбоос одоо ээжтэйгээ маш гоё юм хайрын холбоотой ажаад ээжигээ төсөөлөл таслана гэдэг тийм бол байхгүй. Энэ бол зөвхөн танд сөрөг одоо мэдрэмж төрүүлж исэн сөрөг шарх үлдээч гэсэн бүр тийм нэлээд одоо энергийн хувьд таны бүр сордсон тийм холбоосыг таслана шүү манайха. За тэгээд олон одоо тийм одоо experience танд байж болно те найз залуу ажил за тэр найз ингэсэн гэдэг одоо хэдэн хүмүүс байж болно. Тэр болгоныга тус бүрт нь хийж болно. За тэгээд нэг хүн дээр бас олон удаа хийж болно гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө энэ миний холбоос тасарчлаа да нэлээд би гоё чөлөөлт авчлаа да гэж өөрт тань мэдрэгдэнэ. За тэр үедээ одоо тухайн хүн дээрээ дахиж ийм зүйлийг хийх ямар шаардлагагүй болно гэсэн үг. За тэгээд энэ бичлэгийнхаа төгсгөл хэсэгт за би дүрсгүйгээр яг бяцлал заадаг аргаараа cord cutting гэсэн энэ хүү аргачлалыг танд бяцлал байдлаар бичиж хүргэх болно. За тэгээд үүнийгээ та хэд маань хийгээрэй. За тэгээд энэ бол миний 6000 subscriberтай болсон та хэдтэй маш их баярснаа илэрхийлээд өгч байгаа бэлэг юм шүү. За ингээд өргөжлүүлээд cord cutting хэсэг рүүгээ орцгоё. За тэгээд яг одоо ажил дээрээ ч юм уу гадаа алхаж байгаатай ч юм уу энэхүү бичлэгийг үзчихэж магадгүй тэгвэл зогсоогоод яг гэртээ бяцлал хийх боломжтой үедээ тэр энэхүү бичлэгийг өргөжлүүлж үзээд тэгээд тэрхүү cord cutting бяцлаглаа хийх боломжтой юм шүү. За ингээд дараагийн олон контент дээр иргэн олзъя. Баярлалаа. Энергийн холбоосоо салгах дасгалыг хийх гэж байна. Та өөрийнхөө урд өөрөөсөө энергийн холбоосоо таслахыг хүсэж байна. Тэрхүү хүнээ төсөөлнө. Тэрхүү хүнээ таны урд сууж байгаагаар төсөөлье.
Энэ хүн нэгэн цагт тантай холбоотой байсан. Одоо та энэ хүнийг бүрэн уучлж өөрөөсөө тавьж явуулах гэж байна. Энэ хүн танд ямар шарах үлдээсэн, ямар сөрөг итгэл үнэмшил үлдээсэн. Энэ хүн танд ямар муу зүйл хийсэн. Одоо тэр хүн хаана байгаа? Юу хийж байгаа нь танд огт хамаагүй. Тэр хүнийг өөрөөсөө бүхэлд нь чөлөөлөх заслыг хийх гэж байна. Ингээд өөрийн төсөөлөлдөө таны гэдэс хэсгээс холбоос үүссэн байна. Тэрхүү холбоос тэр хүнийг бас холбосон байна. Та хоёрын дунд байгаа энэ хүү холбоос бол олон жилийн турш таныг түүнтэй холбож байсан энергийн холбоос. Үүнийг төсөөлөе, ямар холбоос байна? Тэр хүн та хоёр юугаар холбогдсон байна? Нарийнхан гэрлэн зураас байна уу? Бүдүүн том цагаан олс байна уу? Гинжээр холбочихсон байна уу? Харуудас, улаан утас юугаар ч холбосон байж магадгүй. Энэхүү холбоосыг та өнөөдөр тасалснаар өөрийгөө тэр хүний сөрөг бүх энергиэс чөлөөлөх болно. Ингэснээр та өөртөө хамгийн их хэрэгчлөө аз жаргал уучлал өршөөлийг өгөх болно. Ингээд тэрхүү хүний өөрийнхөө урд төсөөлөе. Түүнд хандан үнийг хэлье. Эдгээр үгсийг та түүнд биш өөрийнхөө төлөө хэлж байгаа юм шүү. Иймд та ямар ч эсэргүүцэлгүйгээр орчлон ертөнцид түүний хийсэн бүхий л сайн мөн үлийн үрийг даатган. Үүнээс хойш та түүнд ямар ч муу санаа агуулгахгүйгээр түүнийг аль сайн сайхнаараа амьдраасаа хэмээн хүсэх болно. Ингэхдээ би чамайг уучлж байна. Чиний хийсэн бүх зүйлсийг би яг байгаагаар нь уучлж байна. Одоо би чамайг дагуулж явах хэрэггүй. Одоо би чамаас уучлал хүлээх хэрэггүй. Одоо би чамд гомдох хэрэггүй. Зүгээр л чамайг өөрөөсөө бүрэн бүтэн чөлөөлж байна. Чи өөрийнхөө боломжит аль сайн сайхнаараа амьдраасаа хэмээн хүсэж байна. Их хэлээд өөрийн зүрхэн хүрдэндээ бүхий л уучлал өршөөл тайвшрал хүлээн зөвшөөрлийг мэдрээ. Яг энэ хэсэгт бичлэгээ зогсоосон ч болно.
Нэг өөрийн бэлэн болсон цагтаа түүнийг өөрөөсөө холдуулан одуулан явуулах бэлэн болсон бол өөрийн мэлмийн гоёлтоо нэгэн хаачийг төсөөл. Энэ хаач бол та хоёрын дундах энэ хүүх холбоосыг таслахад яг тохиромжтой, яг чадaltaй хаач байна. Тэрхүү хаачаадаа баруун гартаа бариад та хоёрыг олон жилийн турш холбож явсан хатуу хэцүү өдрүүдийг үргэлж сануулж байсан. Таныг үргэлж доош нь татаж байсан. Танд дурсах бүрд хүндүр мэдрэмж төрүүлдэг байсан. Гомдол, гуниглал, шарах бүхнийг агуулж байсан. Тэрхүү энергийн гүн бат холбоосыг таслах гэж байна. Энэхүү гартаа хатгасан тэрхүү хаачаараа тэрхүү холбоосыг таслая. Танд хэрэг хүч хэрэгтэй байна. Хэрэг хугацаа хэрэгтэй байна. Та юунд шаарахгүйгээр тэрхүү холбоосыг таслая. Шаржигнан доогоороо сэмрэн тасрах юуч байж болно. Ингээд энэхүү холбоосыг таслаж дуслаа. Яг энэ агшаанд та хоёрыг олон жилийн турш холбож байсан тэрхүү холбоос тасрах агшаанд тэр хүн танаас алсран холдон замхран одож байна. Яг энэ мөчөөс эхлээд та бүрэн эрхчлөөд та яг сансар огтор хоёр өдүүлэн нисэж байгаа мэт чөлөөлөгдөл. Яг энэ мөчөөс эхлэн та сахиусан тэнгэр мэт эрхчлөөд боллоо. Энэхүү гайхамшиг чөлөөлөлтийн мэдрэмжийг бүхэл биендээ усган мэдрээ. Уушлал өршөөлөөр тэр хүнийг тавьж явуулсан. Энэхүү сайхан үлийн үртэн таны амьдралд үржил шим сайхан зүйлсээр дэлбэлэн ирэх бол. Энэхүү өнөөдрийн энергийн холбоос таслаа. Засал бүхийд бясалгал маань үгээр өндөрлөж байна. Та энэхүү таслахлыг хүссэн үедээ давтан хийж болно. Нэг хүн дээр олон давтаж хийж болно. Олон хүмүүс дээр нэгээр нь ч хийж болно. Энергийн талбарт хийсэн энэхүү засал бол бодит юм. Та бодит амьдрал дээрээ хүртэл өртөө чөлөөлөлт хийлээ. Энэхүү сайхан эрхчлөөтэй мэдрэмжийг мэдрээд үргэлжлүүлэн хэсэг суугаарай.